хаагур дүүргүүд бол агарын чанар муутай урдураа харьцангуй хаавал дүүрэг маань ч гэдэг юм уу гайгүй гэдэг ус одоо бол ерөөсөө нийслэлийн төвийн 6 дүүрэг бүгдээрээ л агарын чанар бол хангалттай болсон шүү дээ. Тэгэхээр агаар цэвэршүүлэгч бол 24 цагаар ашиглах ёстой. Байнга тогон залгаж ажиллах ёстой. Ингэснээр нэгдүгürt одоо дотоод орчны агарын чанарыг хэвийн хэмжээнд хадгалан хангана. Хоёрдугаарт өөрөө энэ чинь нөгөө вирусын халдвар эсрэг 99% хүртэл одоо ийм үйлчлэгээтэй учраас бас давхар ачаал өгдөлтөө гэдэг утгаараа өнгөрсөн 2017-аас 18 оны жилд бол одоо нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд, сургууль цэцэрлэгүүдийн бага ангид нийтдээ 800 хүртэл агаар цэвэршүүлэгчийг хөрөнгө оруулалтаар бас байршуулсан байгаа. Тэгэхээр нэгэнт энэ байгаа боломжоо бид нэр зөв ашиглах талаар бас эрүүл мэндийн байгууллагын хүмүүс анхаарч эцэг эхчүүдтэй хамтарч ажиллах шаардлагатай гэдэг харагдаж байна. Тэгэхээр хаан улдүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд бол хүүхдийн 80 ортой. Тэгэхээр бас одоо том тус төвчний бэлэн байдлын төлөвлөгөөнд одоо авагдсанаар бол нийтдээ 215 хүртэлх одоо орыг нэмэлтээр дэлгэж тусламж үйлчилгээг үзүүлэх юм төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар бол 165 хүүхэд одоо хүлээн авч эмчилж байгаа ийм дүн мэдээтэй байна. Тэгэхээр харьцангуйгаар одоо бас бэлтгэл ажлаа сайтар хангасантай холбоотойгоор мэдээж орны ачаал 2 дахин нэмэгдсэн байгаа ч гэсэн харьцангуй газар дээр нь бол бас үзэж танилцахад нөхцөл бодол гайгүй байна. Гэхдээ одоо дөнгөж хэвтсэн ялангуяа амралтын өдрүүд хагас бүтэн сайн өдрүүдэд ирж хэвтэж байгаа үзүүлж байгаа хүүхдүүдийн тоо болон хэвтэж байгаа хүүхдүүдийн тоо хэвийн өдрүүдээс их нэмэгдэхтэй холбоотойгоор бол мэдээж коридорт бол хүүхд авч байна. Гэхдээ одоо ихтэй орон дээр аваад тэгээд маргааш нь хүүхдүүдээ эмчнэр үзээд гарах болцол хангасан биеийн харьцангуй сайжирсан хүүхдүүдээ гаргасан тохиолдол тасаг руу одоо коридорт байгаа хүүхдүүдэд шилжүүлэх замаар юм орны эргэлтийг бас анхаарч зохицуулж ажиллаж байгаа юм байна. Өнөөдрийн хувьд бол одоо хүлээн авахар бүтэн сая өдрийн хувьд нийтдээ 119 хүүхэд ирж үзүүлсэн байна. Энэ 119 хүүхдээс хэвтүүлэх шаардлагатай 10 хүүхдийг тасаг руу авч хэвтүүлсэн байна. Нэг хүүхэд хүндэрсэн плевриттэй нэг хүүхдийг их хүүхд эрүүл мэндийн үндэсний төв рүү явуулж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Зүгээр 90 ангид дүгнээд хэлэхэд бол бас нэгэнт бэлэн байдлын төлөвлөгөөнд дурдгдсан одоо бэлтгэл ажлуудаа хангаж ажиллаж байгаа юм байна. Гэхдээ шаардлагатай зарим зүйлүүд байна. Хүчил төрөгчийн өтгөрүүлэгч бол удалгын аппарат эм тарианы нөөц хангалт бол одоо хангалттай сайн байна гэж байна. Гэхдээ тарианы памп бас нэмэлтээр хэрэгтэй гэдэг ийм зүйл хэлж байна. За тэгээ зарим өрөө тасалгааны хувьд бас температур нэлээд хөвтөн, зарим өрөө тасалгаа халуун усгүй, агаар цэвэршүүлэгчээ банк тогтмол ашиглахгүй байгаа гихчлэн эдгээр зүйлүүдийг бид нар бас газар дээр нь үзэж ярилцаад холбогдох үүрэг чиглэлийг өгөөд ингээд явж байна. За нийтдээ манайх ерөнхийдөө яг хүүхдийн том тус төвчнөдтэй холбоотой ачаал бол байна. Гэхдээ сүүлийн 7 хоногт бол арай бас ачааллын үзүүлж байгаа хүүхдүүдийн тоо бол харьцангуй арай цөөхөн хэвтэж байгаа хүүхдийн тоо ч гэсэн одоо ингээд цөөн болж байна. Ерөнхийдөө бол манайх бол хүүхдийн 80 ортой хүүхдийн тасаг ажилладаг. Одоо нэмэгдүүлээд тавьцаагаар бол төлөвлөснөөр бол 215-оор хүүхдийн тусламж үйлчилгээнд ашиглахаар бол төлөвлөсөн байгаа. Хүүхдийн эмч бол ер нь бол дутагдaltaй байдаг. Тэгтээ бол манайх бол ямар ч байсан шинээр 3 хүүхдийн эмчийг бол нэмэгдүүлээд одоо бол ямар ч оронтой бол хангалттай ажиллаж байгаа. Хүлээн авах яралтай тусламжийн засаг дээр бол нэмэгдлэр өрхөс 4 эмчийг өшөө дээрээс дотоодоос 2 ингээд амралтын цагууд бол 3 их эмч бол үйлчилж байгаа. Яг нь том төвчний үед бол үзэж байгаа нэг эмчнэр дээр бол хүүхдийн үзүүлж байгаа хүүхдийн тоо бол харьцангуй ихсэн явждаг. Одоо нэг эмч маань энгийн үед бол хүүхдийн эмч 15 хүүхэд үздэг. Стандарттай байхад бол ачааллын үед бол 22-3 хүүхэд үзэл явж байна. Тэгэхээр бол хүүхдийн эмч нарт бол одоо ачаал нэмэгдээд л явждаг гэсэн үг. Ганц төмөр, гандшган төмөр хүүхдийн эмч. Ер нь ингээд одоо ингээд имлэг дээр ачааллын байдлаас болоод одоо жишээлбэл ойчрлохоосоо залхуураад эцэгчүүд бол эмнэлэгт үзүүлэхгүйгээр буцчих тийм тохиолдлууд байна. Тэгэн гутлаа хэд хоногийн дараа бүр одоо тий хатгаатай хөвгтөөсөн бол хатгаа нь улам хүндрээд одоо ирээд одоо хүндрэх тийм тохиолдлууд бас гараад байгаа нь бас жоохон харамсалтай байна. Тийм учраас
хүмүүс бол эцэг эхчүүд маань бол эмнэлэг дээр үзүүлж байгаа бол заавал очирд оролцоороо үзүүлээд ер нь хүүхдээ үзүүлэх гэсэн сэтгэлээр үзүүлээд яваасаа гэж бодож байна. Яалчгүй ингээд одоо энэ ачаал нэмэгдсэнтэй холбогдуулаад энэ үүдэнд очирж байгаа хүмүүсийн тоо бол арай эрс ихсэж байгаа. Тэгээд тэгүн гутал тэр байдлаас болоод зарим эцэгчүүд маань үзүүлэхгүй явж байгаа айгүй харамсалтай тийм тохиолдол бол гарч байна л да. Нас бол ер нь 1 сараас 1-2 нас хүртэлх хүүхдүүд бол айгүй өндөр давмгаалж байна. 3 наснаас дээш бол арай дээр байна. Сүүлд одоо энэ нэг сургууль амарсантай тохиолдуулаад бол 7 наснаас дээш хүүхдүүд бол одоо нэг ойрын 1-2-3 хоногт бол хэвтгэн арай жоох ихсэж байна. Тэрнээс өмнө бол сая сургууль амрахаас өмнө бол 6 сараас тий 1 сараас ер нь 2 нас хүртэлх хүүхдүүдийн тоо нь бол арай их байлаа. Эцэг эхчүүдэд бол одоо хүүхдүүд ханиа том хүрэхгүй тулд олон нийтийн газар бол явахгүй. Тэгээд сайн одоо витаминжуулсан хоол хүнс сайн өгөөд иймэрхүү байдалтай байх юм бол ханиа том нь бол бага байх магадлал их байна. Гэтэл одоо бол ингээд хүмүүс ингээд олон нийтийн газарт ингээд их явах юм бол тэр ханиа томны одоо тий бусадаас халдвар авах тэгэн гутлаа ингээд ганц гол зөвлөгөө өгөхөд бол эмчилгээ хийх гэсэн хүүхдүүд ер нь гэртээ бол нэг 10-14 хоногийн хугацаанд гэртээ ингээ гам барьж тий дархлаагаа сайжруулж гэртээ байхгүй бол тэр хүүхдүүд шууд ингээл буцаад цэцэрлэг сургуультай ингээд 7 хоног ч юм уу эмчийн зөвлөсөн эмчилгээг авангуутлаа 7 хоногийн дараа юунд очичдаг сургуульд орчдөг цэцэрлэгт орчдөг тэгэн гутал яг тэнд нэг цэцэрлэг дээр нэг жоохон нэг нус нь гоцсон ч юм уу жоохон нэг халдвартай хүүхдээ ангуул тэр хүүхдийн халдварыг аваад дахиад ингээд одоо хүүхдүүдийн халдвар ингээл нөгөө өмнөх ханаад нь дахиад сэдрэх ч юм уу эсвэл тэр өөр хүүхдээс авсан ханаад нь ингээд улам хүндрэх ч юм ийм асуудал агиух гарч байгаа учраас хүүхдүүдийг халдвар хамгааллаа сайн сахиасаа гэж усж байна хүүхдүүдийг. Ил нэргүй, ламжид орж нэргүй. Эмчний ачаал үнэхээр их байгаа. Ялангуяа энэ үйлчлэгийн ажил сувилагч нар бол аюул их ачаалтай ажиллаж байгаа шиг байна. Дээрээс нөр худалчин бизнес авгуулах шиг шүү дээ. Энгийн үйлчлэгээ ерөнхийдөө гайгүй нэ чадлаараа л ажиллаж байгаа. Ачаал ихтэй олон хүүхдээр цөөхний эмч сувилагч нар нэлээд ачаалтай л ажиллаж байгаа шүү. Үйлчлэгээ ерөнхийдөө гайгүй байгаа. Одоо ингэж байх хэрэгтэй юм л байна. Хаваа авах хэрэгтэй. Шин тусгаарчтай юм. Хоёр байж байгаа. Хоёр. Тэгээрээ жижиг юм байна. Дүүл хийж байдаг найз хийж байгаа. Энэ хэдэн автай байдаг юм бэ? 1 сар, ой 1 сар. Нэг сар автай байдаг. Энэ хасаатай юм уу бодох шүү хаа. Өдөртөө нараа болоод гоё. Энд чинь Зэрэг талбай. Тэгээ өсөөр ороод өсөөр юм. Хитэн чинь. Аа.
бол 11-ний хороо. Цэрэг найгаа. Шуугилсан ч гэсэн. Яа.